За Монголын ард түмэн минь ээ. Энэ өдрийн мэндийг хүргье. Энэ удаад би юу ярих гэж байгаа юм гэхээр гурван сэдвийн хүрээнд ярина. Ямар гурван сэдв вэ гэхээр эхнийх нь за сүргийн сэтгэлгээ буюу тактикийн тухай ярина. Энэ Монголын ард иргэд мадлуулаад байна гэдгийг энийг ярина. Хоёрт нь юу ярих гэж байгаа юм гэхээр цахилгааны эрчим хүчний үн буюу дулааны үн нэмхийг эрс эсэргүүцэж байна гэдэг тухайгаа ярина. Тэгээ гуравт нь юу ярих юм гэхээр цэнгүүн хэмээх гишүүний тухай ярина. Улсын хурлын гишүүний тухай. За тэгэхээр энэ гурван юмны тухай би өнөөдөр ярьж бичлэг хийх гэж байгаа. За тэгэхээр би одоо юу харуулах гэж байгаа юм гэхээр нэг ийм хэд хэдэн мэдээллүүдийг та бүхэндээ харуулнаа. За цэнгүүн гэж ямар гишүүн бэ гэсэн чинь энд чинь баяр Алтай гэдэг нэг юм хүн хэлжээ. Хүмүүс нэг иймэрхүү л яриад байгаа. Хүмүүс ерөнхийдөө нэг иймэрхүү л бодолтой байгаа. За тэгээд Цахиур цэгийн дээр нэг мэдээ гарчээ. Цахиур цэгийн дээр нэг мэдээ гарч. Одоо тэрийг бүгдээр үзье л та. Энэ дээр энэ мэдээ гарсан байна. Хэвлэлийн мэдээллийн нэр байж 8 тэрбум мэдэх гэж байсан нь илчлэгдлээ гинэ. Уянга сэтгүүлч оруулсан байна шүү. 12 сарын 11-нд 2024 оны уржигдар оруулсан байна. За тэгэхээр энэ дээр ингэж байгаа. Хардаа. Яг үнэндээ гэтээ тэрээр мэдгдсэн олон нийтэд ихэндээ таалагдсан байж болно. Гэтээ тэрээр эрчим хүчний реформераар 2.5 тэрбум төгрөгийн шан авсныг нэг биш нэлээд хэдэн их сурвалж хэлж байна. Шуудхан хэлэхэд аль хэдийн тэрбум авчихсан 2.5 тэрбум авсан. Монгол улсын эрчим хүчний реформ хийх 20 дугаар асуудал болов. Тэмийн сэтлэлийн зарлал нэрээр 8.50 үнийг хэлээд нэр цэвэр гарч удах нь тэрэ гэж. Тэгээд тэр энэ дээр бүр тайлбар нь байна л да. Албан бус байдал одоо их сурвалжууд ямар ч стандартгүй байгаа. За тэгээд одоо энийг хардаа. Энэ цэнгүүний энэ бас Атмор ХХК энэ Атмор гэдэг чинь нөгөө нэг барилгын юм яриад байдаг компани байна л да. Санаж нэг бохрын хоолой моолой суулгана гэдэг нэг тиймэрхүү юм яриад байдаг хүн байсан тий. За дорж байгаа хөтөл 551 сая төгрөг гинөө. Тендер чалгарсан байх ч одоо улсын хурс энэ бүр ингээд юутай байгаа байхгүй энэ. Анхнаасаа ачиг сонирхлын зөрчилтэй цэнгүүний аав Атмор эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг гэж байна. Дарханд хөтөлтөөлөлт ингээд эрчим хүчний одоо юу гэдгийг тийм ээ зөрч ахтуу аав хамаатан салбаруудаараа тийм хүмүүс юм биш үү? Энэ дээр одоо ингээд бичсэн байна цахиур цэгийн дээр. Тэгээд цэнгүүний ярьж байгаа юм надад бол бүр анхнаасаа таалагдаагүй. Бүр анхнаасаа цэнгэр телевизээр гарч байгаа үедээ надад таалагдаагүй. Ярьж байгаа эрчим хүчний нэмнэ гэдэг та эднэр гэд би анхааруулаад ард түмэндээ хэлжсэн. Гэтэ хүмүүс нөгөө Монгол царай төрхтэй байсан. Дээрэс нь нөгөө нэг маш олон тороолууд ажилласан байж магадгүй. Тэгээд тэрэн дээр яг юу ажиллаж байгаа юм гэхээр нөгөө нэг сүргийн сэтгэлгээ ажиллагдаж эхэлсэн байхгүй тактик нь. Тэгээд тэр тактикт ард түмэн автчихлаа л та сүргийн сэтгэлгээний тактик. Энэ өх нэгт Монгол царайд бусад эрчим хүч ажилласан хүмүүсээ бодвол арай монголоор тод цэвэр ажилласан Монгол царай зөртөө. Гэхдээ санаа нь зүгээр ашиг сонирхлын зөрчилтөө улаан цагаандаа гарсан л юм юу л байсан юм штэ одоо хэлэх муу үнэндээ олдохгүй нэ. Үнэхээр аимшигтай. Үнэхээр аимшигтай. Тэгээд өөрийгөө одоо залуу үеийн Жензи үеийн төлөөлөл байна гэд баясаал ард түмнийг сайхан хорлож сайхан эрчим хүч мөчийг нь баахан хорлож цөлмөж хайчаал баясаал энийг л нэг иймэрхүү хүмүүсийг л ард түмэн ингээд гаргачаад байгаа юм да.
Гар түмж гаргаагүй л дээ. Энэ угаасаа сонгуулийн цаанаас шудраг бос явуулсан л та. Тэр дуучин нараа мараа бол яах ч гаргаж байгаа уусаа ойлгомжтой шүү дээ. Энэ тэнэг хүмүүс ч гэсэн хамаахгүй ингээд устдад гарч болдсон шүү. Танд ч гэсэн гарч болдсон шүү гэж худлаа нөгөө нэг дүр ис гэж гаргаж байгаа хүмүүс нь тэд нар ихгүй юу? А түүнээс яг эднэр бол яг нөгөө нэг жинхэнэ бол эднэрийг бол автоматар гаргаж байгаа л да. Мань мичиг хүмүүсийг бол гаргахгүй шүү дээ эднэр. Гаргасан ч тэд нар хар машинаар унгаа штэ. Яаж иж хагаад. Тэгээд нэг Gen-Z үеийн төлөөлөл гэл одоо савсганаадах хэрэггүй байгааз. Ямар хүмүүс гарч иж байна. Ард иргэдээ бүр ингээд улаараа мөнгө гэл бүр. Одоо энэ дээр ахаад дараагийн цэнгүүн гарч ирэх гэж байна одоо энэ ч дараагийн цэнгүүнээ бэлтэж байна. Одоо хүмүүс ингээд яг юуны төлөө жигсэж байгаа гэдгээсээ ойлгож ухамсарлах хэрэгтэй л да. Жишээлбэл хүн болгон инфляцаас болоод ингээд бухимдаад энд ирсэн байл да олон хүн. Гэхдээ нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Өнөөдөр ингээд энэ жигснараа маргааш гэхэд инфляц энэ жигснараа маргааш гэхэд инфляцийг зогсоож болно шүү дээ. Хэрэв ард түмэн үнэхээр хүчтэй болж инфляцийг маргааш хийж жигсааж болно. Таагч арилгаж болно. Цагдаард бол шууд нүрсээ тэр юу л шахмат нүрснийхээ чанарыг сайжруулад цав мавыг нь арилгаад атайхан шиг стандартаар болгож болно. Аль эсвэл тэр тогны үнэ бууруулах юм бол бүгдээрээ тогоо түлж болно. Биш тогоор халаалт хийж болно. Тэгэх юм бол утаа арилчихна. Маргааш ихэд утаа арилчихна тий. Маргааш ихэд яг тогны үнэ бууруулж болно. Тэр ус төрчтэй тэр идэж усаасаа баян одоо ус төрчид зөндөө олон байна гэдэг байгаа шүү дээ. Тэдний хөрөнгөний аваад тэдэнд цахилгаан станц бариад тэднэр нэг хэсэг хугацаанд ард түмнийг тэдний мөнгийг аваад ард түмнийхээ цахилгааны мөнгийг хямдруулах хэрэгтэй байхгүй юу? Тэгж шаардах хэрэгтэй байхгүй. Тэгэхэд цэнгүүн энэ хэдийн амнаас юу гэж гарч байгаа вэ? Та нар твч. Та нар дуугүй бай. Одоо дандаа октодоор пропаганда хийдэг болгосон биз дээ. Дандаа охид хүүхдүүдээр тэгээд тэд нар дандаа ашиг сонирхлын зөрчилтэй. Тэгээд би одоо чинь иймэрхүү юм яриад ингээд чинь би нэг яриа л та тийм ээ. Гэхдээ одоо бид нар одоо яг энэ чинь ингээд те тэр нэг бол шахмал нүрсээ сайжруулж чадахгүй бол бид нар ядаж те түүхийн нүрсээ төлөе мөлий гэдэг ингээд ярих юм бол намайг бид нар авч бичлэг хийчихэд уур нүрээ яваад өгдөг ношнод тахгүй энэ сэтгүүлчт нь. Иймэрхүү хүмүүс бол зүгээр цаанасаа албаар гаргаж байгаа. Тэгэд сүргийн сэтгэл зүй гэдэг юм ерөнхийдөө яаж ажилтгийг би одоо таарах. Яг ингэж байгаа. Энэ охиноор солимоор сайдуу зөндөө байгаа гэл. Одоо энэ эднэр бол ингээд дандаа ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс альцвал тороолууд байгаа. Эднэр. Тэгээд эднэр ингээд хіднүүлээ ингээд лайк тарчихлаар энэ хүмүүс одоо үнэхээр дэмжиж байгаа юм бахт ингээд буруугаар ойлгочдөг. Гэтэл үүндээ энэ арталт нь тороолууд, хуурамч компьютерийн тороолууд, нэг бол хуурамч жинхэнэ ажиллаж байгаа тороолууд гэдэг олон янзын тороолууд байгаа юм чи. Иймэрхүү тороолуудад битгий автаад байгаа чи ард түмнээ. Тэгээд дээрэс нь юу гэж хэлэх гээд байгаа юм гэхлээр бүр улаарсараа цахилгаан тогны үнийг нэмж чадлаа. Одоо энийг бид бууруулах гэж жигсах хэрэгтэй. Бид тог дулааны үнийг бууруулъя. Ус төрчтөө над усаасаа баян ус төрчтөөгөөс мөнгөний авъя. Над хулгайч нараасаа мөнгөний авъя. Тий. Тэгэж бид нар жигсах хэрэгтэй. Тэгээд тогныхоо үнийг бууруулъя. Энэ ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүсээ огцруулъя гэдээ бид жигсах хэрэгтэй. Энэ захиурцэг юм ингээд энэ та нар харах юм бол энэ би одоо бүр ингээд та нарт ингээд харуулсан. Энэ ашиг үндсэн хууль зөрчсөн байгаа юм. Бүр анханаас тэгээ 2.5 тэрбумын төгрөгийн шан авцсан байна гэж юм чи угаасаа. Энэ захиурцэг юм энэ дээр. Энэ захиурцэг юм л одоо ингээд худлаа юм мэдээстэй гаргах шитгүүл юм бол. Одоо энэ нэг иймэрхүү байдалтай бол энэ. Тэгээд дээрэс нь та нарт би ахаад би нэг ганц хоёр мэдээ одоо үзүүлээ тий. За энэ дээр нэг юу ярьж байгаа одоо бүгд харцгаа. Бүгдээ нэг юм хүрээ. Бүгд ч гэсэн энэ бас жигсаа зогсож байгаа та бүхний маш их бахархаж байна. Би ч гэсэн бас хурж ирээд та бүхний өгнүүдийг маш их сонсоод бас дээрэс нь анхаарал
хэлж байгаа энэ шаардлага бол зүйтэй гэж үзэж байна. Яагаад гэвэл тэгэхээр маш олон зүйлстэй бол бид нар энийг харах гэж бурууддаг. За ганц авахлан гэж ихсэж байгаа шаардлага бол зөвөө гэж байгаа үстэй энэ дээр. Ганц авахлангийн тавьж байгаа шаардлага нь юу юм? Нөгөө оруулаад байсан онц байдал зарлаж болохгүй шүү гэдэг байгаа юм их чинь л одоо энд дэмжчихсэн ганц авахлангийн мань тавиад байгаа шаардлага нь зөвлөдөө гэж хэлж байгаа байхгүй. Шаардлага гэж хэлэхгүй шүү. Шаардлага нь юуны хэрвээ ядаж энэ хин биштэй цэнгүүн хэрвээ юу гэж хэлэх гэжсэн бол хэрвээ ганц авахлангийн энэ юм шаардлагыг одоо онц байдал зарлалт гэж байгаа нь ерөнхийдөө шууд утгаараа дэмжиж гинэ л гэсэн үг байгаа зү. Тэгээд жинцийн үеийн төлөөлөл гэдэг одоо бид тэгээд жинцийн үедээ ердөөсөө хамаарахгүй байгааз одоо доод талаас бүр айхтар шолмос чөтгөрүүд гарч ирэх гэж байгаа байгааз та нар удаа дахиад бүр яг нөгөө нэг хин хоолндоо ордно гэдэг арцгаж штэ гэдэг нөгөө нэг хин блэ жавхлан гişүн хэлжсэн штэ урд нь 3 дугаар ээлжнийх нэг хоолломоргүй байна гэл. Бүрстэ харцалтж штэ тэр бичлэг нь одоо хаанаагаа мэдхгүй байна. Гэтэ ямар тач нэг бичлэг үүдэн штэ. Энэ 3 дугаар ээлжний хоолндоо орондоо гэдэг нэг штэ харцалж байна. Би өстө өмнөдөө энэ тэр хоолломоргүй байна. Дургу үрж байна гэдсэн бүр аргагүй байгааз. Одоо энэ 4 5 дугаар ээлжнийх нь хоолндоо ороо сууж байна. Жинци ми ингээд солиороо сугсаж байна. Тэгээ нөгөө усаасаа баян хүмүүс чинь ард иргэдээ бүсээ чангалаа гэсэн ямар идэж хандгүй шуналтай юм бэ? Энэ одоо дэмж байх болчихгүй инфляцийн төвшөлттэй энэ жишээлбэл эрдэмтэн судлаачтай ингэж оролцуулсан шийдвэртэй тусгасан ийм урт хугацаанд үр нөлөөтэй байх бодлого хэрэгжүүлмээр энэ. Тэгэхгүй ингээд би ингэж дараагийн сонгуульд өрсөлдөх болохоор ч гэдэм эсвэл ард иргэдэд таалагдах байдлаар ингэж нэг юм бид нар үнийг барин инфляцийг 50% бууруулсан ч юм уу хэрэгжих боломжгүй. Хэрэгжих боломжтой. Инфляцийг бууруулж болно, 50% барьж болно. Тэр хэм мэн билээ. Доктор Баярхүү энэ тэр бүгдээрээ бүх юмнууд бүх мөнгөний бодлогыг барьсан байгаа. Бүгднийг хилцсэн байгаа. Ердөөсөө бид нар яг юмудаа хийх юм бол тэгэд энэ иймэрхүү одоо тэгэд энэ охин тавьж байгаа шаардлага нэг юу ярих гэдэг те урт хугацааны юм гэдэг нөгөө нэг одоо мега төслүүдийг л дэмжих гээд байгаа юм шиг байна. Миний харж байгаа бол мега төслүүд бүгдээр Монгол улсыг дампуур руу хөтлөх л тийм төслүүд. Монгол улсыг дампууруулах гэж байгаа. Тэгээд тэд нар төслүүдийг ямархан хүмүүс дэмжиж байгаа нь маш ойлгомжтой. Эдийн засагч масагч гэсэн инфлюенсер хүмүүс бол дэмжиж байгаа ойлгомжтой. Тэд нар дундаас нэг хэдэн төгрөг аваад идчихнэ гэж шунахаараа зогсож байгаа. Яг үндсэндээ харах юм бол улсаа тэд огтосоо бодоогүй. Улсаа харах юм бол яг хөө гэхээр мега төслүүд бол огтосоо хэрэгцээгүй зүйлсүүд. Би бол улсаа бодож байгаа бол мега төслүүд бол Монгол улсыг дампуурлт хөтлөж байгаа зүйл гэдгийг мэдж байгаа болохоор би хэлж байгаа. Харин эдийн засгч нар юу гэж харж байгаа юм гэхээр өөрсөндөө харах шунлыг хараад ингээл баясаад мега төсөл гэж ингээл явж байгаа. Тэгээ яг ерөнхийдөө бол маш тодорхой ойлгомжтой юмнуудыг би хувьдаа хэлж байгаа гэж би одоо бодож байгаа. Тэгээ иймэрхүү би одоо энэ охтуудаас би одоо зөндөө олон ухаантай гой юм бүр өвчнөө өмнө ярьжсэн хин ч намайг тоо зургатаар гаргаж ингэж ярилцлах гарч энэ охиныг өстой наараагаар солих юмсан энэ охин тэг юмсан гэж гардггүй байхгүй. Энд үрдөөсөө ахаалт нөгөө нэг троллууд гэж бодож байгаа. Троллууд гэж бодож байгаа. Чаддсан бол энэ охтууд натаа гарч ирээ зүгээр мэтгэлч цэнгүүнээ мэтгэлч энэ одоо энэ айхтар охин байна гэд энэ охтуудыг натаа мэтгэлцүүч. Би зүгээр гарч ирээд энэ охтуудтай чи зүгээр мэтгэлцээ. 10 сэдвээр мэтгэлцээ заяа. 5-10 сэдвээр мэтгэлцээ. Би баг ихэнхтэр чинь зүгээр цүм таа гэдэг зүгээр амын чинь тааглана. Тэгээд худлаа сүрхий царайсан иймэрхүү хүмүүсээр далимтлуулж худлаа шинжлэх ухаан гэсээр Монгол улсыг дампуурл руу хөтлөж байгаа шүү. Шинжлэх ухаан нэгт биш шүү. Гэтэ улсын үндэс чинь юу гэдэг газар аюулгүй байдал тусгаар тогтно шүү. Бидний аюулгүй байдал юу юм бэ гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Шинжлэх ухаан дараагийн асуудал шүү гэдгийг бас ойлгох хэрэгтэй.
Тэгж би бодсон. Шинжилгээ чухал. Би нэг би бүр анх хамгийн анхлаад өөрөө би анхлаад ярьж тэр яаж тэр залуусын группээр шинжилгээ ухааныг бид дэмжихтэй шинжилгээ ухаантай байж бид тэмцэх зэвсэгтэй бодно. Шинжилгээ ухаантай байж бид одоо юу гэдгийг хөгжин би анхтад ярьж ирсэн. Тэр яриагээл гэл ингээл яриад авах юм бүгдээрээ нийлээл тал талаас дараад нь хэдэн жилийн дараа баахан бөөгнөрчл мэдрэл муутай юм шиг л солиорцоо бодох нэг тусдаа юм хийгээд байгаа хайтал солиорцоо бодох юм. Эсвэл гачин байна нэрээ үндэ гачин байна шүү дээ. Юу гэх вэ нэрээ. Эхлээд жоохон ус үндэстний аюулгүй байдлаа жоохон бодё түмэн. За тэгээд өнөөдөр чи 2024 оны 12 сарын 13-ны 6 цаг 38 минут болж байна. За тэгээд энэ хүргээд энэ бичлэгээ өндөрлөө. Тэгэхээр миний харж байгаагаар юу юм бэ гэхлээр бид тодорхой хэмжээнд бол ашиг сонирхолтой зөрчилтэй хүмүүсээ бол огцруулах хэрэгтэй тийм үү. Тэгээд дээрэс нь одоо энэ загас толгооноос өтдөг гэхээр толгооноос эхлээд энэ хүмүүс үнэхээр л Монголоо гэж боддог юм бол тэр гоо гэд тэр нэг охтууд шиг тэмцээч охтууд шиг тэмцээ явах нь яасан бэ? Тэр товчуудад үгээ хэлээ явах нь яасан бэ? Тийм үстэй. Тэр товчуудыг буруутгаа явах нь яасан. Тэгээгүй шүү дээ эднэр. Үдээсээ ярьж байгаа гац юм ард түмэн та нарт бүсэж байгаа. Ард түмэн та нарт их хэрэгтэй. Ард түмэн та нарт тэгэх хэрэгтэй. Бид нар зүгээр хэдэн тэрбум маань ижээ уужээ бараг л цаад утгаараа бараг л тийм л юм яриад яваад байгаа юм шүү дээ. Ер нь бол цаад утгаараа. Тэгээ одоо тэгээд юу ч хэлвдээ нэрээ арай дэндүү байна нэрээ. За тэгээд энэ хүргээд энэ бичлэгээ өндөрж идөө.